Өнөөдөр бид түүхэнд хамгийн нөлөө бүхий 10 нээлт шинэ бүтээлтэй танилцуулна. Энэ бол зүгээр нэг ухаалаг төхөөрөмжүүдийн жагсаалт биш юм. Эдгээр нь хүн төрөлхтний нийгмийг үндсээр нь өөрчилж, дараа нь гарсан бүх зүйлийг боломжтой болгосон суур нээлтүүд юм. Нээлт бүр өмнөх дээрээ хэрхэн тулгуурлан бүтээгдсэнийг харьцуулахын тулд эдгээр нээлтүүдийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна. Эхний нээлт бол гал. Хяналттай ашиглаж эхэлсэн ойролцоогоор 1 сая жилийн өмнө. Хүн төрөлхтөн байгалийн иргэшэл байв. Шүн харанхуй, аюултай, хоол хүнсийг түүхийгээр нэгтгэж хийцүү. Хүйтэн уур амьсгалтай газар амьдрах боломжгүй байв. Галыг иргэшээлдээ оруулсан нь хүн төрөлхтний технологийн анхны агуу өсөлт байв. Энэ нь дулаан, гэрэл, махчин амьтдаас хамгаалах хамгаалалт, хоол хүнсийг болгох боломжийг олгосон. Хоол хийх нь амин чухал шимт хичээлийг нээж олон антропологчдын үзэж байгаагаар бидний том, их энерги зарцуулдаг тархины хувьсалд чухал хүчин зүйл болсон. Гал бол уурын хөдөлгүүрээс эхлээд өнөөгийн цахилгаан станц хүртэлх бүхий л эрчим хүчний технологийн үндэс суурь юм. Дараагийнх нь хөдөө аж ахуй. Неолитийн хувьсгал ойролцоогоор манай эртний өмнөх 10,000 он. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд бид нүүдлэн, хоол хүнсээ даган байнга нүүдэг анчин түүхчдийн бүлгүүд байв. Үр тариаг зориудаар тарьж, амьтдыг гаршуулсан нь бүхнийг өөрчилсөн. Хүн төрөлхтөн анх удаа найдвартай суурин хоол хүнсний их усрыг бий болгож чадсан. Энэ нь шууд суурин амьдралд хүргэж, тосхон, дараа нь хот болон өргөцсөн. Хоол хүнсний илүүдэл нь хөдөлмөрийн хуваарийг бий болгосон бөгөөд энэ нь өмч, засгийн газар, соёл иргэншил үүсэх үндэс болсон. Дараагийнх нь хүрд буюу дугуй. Ойролцоогоор манай эртний өмнөх 3500 он. Тээвэрлэлт нь хүн амьтны зөөж, чирч чадах зүйлээр хязгаарлагдаж байв. Худалдаа 8 удаан тээвэрлэлттэй эсвэл хөнгөн жинтэй, өндөр үнэтэй бараагаар хязгаарлагдаж байв. Дугуй ба тэнгэрлэхийг нээсэн нь механикийн хувьсгал байв. Энэ нь хүнд ачааг холын зайд үр ашигтай тээвэрлэх боломжийг олгож, худалдааны сүлжээ, томоохон хотуудын өсөлтийг идэвхжүүлсэн байна. Хүрдний нөлөө зөвхөн тэрэгцэрт хязгаарлагдахгүй. Энэ нь шавар ваарны хүрдэнд ашиглагдаж, сүүлдээ цаг, машины хөдөлгүүргээд бараг бүх нарийн төвхтэй механизмын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон. Бичиг үсэг ойролцоогоор манай эртний өмнөх 3400 он. Мэдлэг зөвхөн ой санамжид л оршиж амаар дамждаг байсан ба алдагдах, өөрчлөгдөх, үрд мартагдах эрсдэлтэй байв. Бичиг үсгийн систем нь нарийн төвхтэй санааг байнга тэмдэглэн үүдэх боломжийг олгосон. Энэ нь хүний ухамсарыг тархинаас гадуур хадгалах арга байв. Бичиг үсэг нь түүхийг боломжтой болгосон. Энэ нь нарийн төвхтэй хууль, ариун судар, уран зохиол, шинжлэх ухааны мэдлэгийг үеэс үед хуримтлуулах боломжийг олгосон. Хэвлэх машин ойролцоогоор 1440 он. Ном нь үнэт идэл байсан бөгөөд бичээчид гараар хэдэн сар жилээр хуулдаг байв. Мэдлэг бол сүм хийд, язгууртнууд гэх мэт чинэлэг элитүүдийн хяналтад байсан тансаг хэрэглээ байв. Гутенбергийн хөдөлгөөнд үсгийн нээлт нь ном тохиомлыг хурдан, хямд үнээр олноор нь үйлдвэрлэх боломжийг олгосон. Энэ бол анхны жинхэнэ мэдээллийн хувьсгал байлаа. Энэ нь мэдлэгийг ардчилж, үдэл санааг түүмэр мэд тархах боломжийг олгосон. Мөн протестант шинжиллийг өдөөж сэргэн мандалтын үеийн шинжлэх ухааны санааг түгээж, бичиг үсэгт тайлагдах явцыг эрс нэмэгдүүлсэн байна. Уурын хөдөлгүүр 18 дугаар зуунд бүрэн боловсрсон. Өмнөх бүх түүхийн туршид хүч нь булчингийн хүч чадал эсвэл байгалийн тогтворгүй хүчээр хязгаарлагдаж байв. Уурын хөдөлгүүр нь анх удаа байршлаас үл хамаарах найдвартай хүчирхэг эрчим хүчний их усрыг бий болгосон. Энэ бол аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлгүүр байв. Тэдгээр нь үйлдвэрүүдийг ажилуулж, бараа бүтээгдэхүүнийг урьд өмнө байгаагүй хэмжээгээр буюу олноор үйлдвэрлэх боломжийг олгосон. Энэ нь нийгмийг бүгд нь өөрчилж, хот руу чиглэсэн их нүдлийг бий болгожээ. Цахилгаан ба харилцаа холбооны хэрэгсэл. Амьдралын хэмнэлийг ерөнхийдөө нар мандах ба жаргах үзэгдлээр тодорхойлдог байв. Шөндөө хүмүүс багахан галын гэрлээр гэрэлтүүлдэг байсан. Харилцаа холбоо зөвхөн морь, усан онгоцны хурдаар хэмжигддэг байв. Фарадей, Вольта, Эдисон зэрэг эрдэмтдийн ажил нь бидэнд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай үед үүсгэх, хянах, ашиглах боломжийг олгосон. Цахилгаан нь орчин үеийн ертөнцийг бүтээсэн гэж хэлж болно. Гэрлийн чийдэн нь шөнийг үлдэн хөөж, телеграф, утас нь тэв дамсан агшин зуурын харилцааг боломжтой болгосон. Пенсилин, Александр Флеминг 1928 он. Энгийн зүсэлд шүдний буглаа эсвэл уушгины хатгалгаа, тэмбүү зэрэг өвчин нь ихэвчлэн үхэлд хүргэдэг байв. Флемингийн санамсаргүй нээлт болох анхны жинхэнэ антибиотик пенсилин нь ангаа ухааны гайхамшиг юм. Энэ нь бидний дотор хортой бактерийг сонгон устгах чадвартай зэвсэг мэт үйлчилж эхэлсэн. Антибиотикод ангаа ухааныг гайхалтайгаар өөрчилсөн. Тэд олон зуун сая хүний амийг аварч нарийн төвхтөө мэс засал, эргэтийн шилжүүлэн суулгах мэс заслыг боломжтой болгож, хүний дундаж наслтыг эрс нэмэгдүүлсэн. Дараагийнх нь транзистор 1947 он. Эртний электроник нь том, хэврэг, их энерги зарцуулдаг, найдваргүй вакуум хоолой тулгуурладаг байв. Энгийн компьютер нэг өрөөг дүүргдэг байв.
Bell Labs зохион бүтээсэн транзистор нь цахилгаан дохио гайхалтай найдвартай үр ашигтайгаар хянах өсөх чадвартай мэдээлэл дамжуулагч юм. Транзистор бол 20 дугаар зууны чимээгүй баатар юм. Энэ бол орчин үеийн бүх электроникийн үндсэн барилгын материал гэсэн үг. Энэ нь тооны машин, зөөврийн радиогоос эхлээд компьютер, ухаалаг утас хүртэлх бүх зүйлийг боломжтой болгосон. Сүүлийнх нь интернет 20 дугаар зууны сүүлээр хөгжсөн. Мэдээлэл нь номын сан зэрэг физик байршил тулгуурладаг байв. Харилцаа холбоо нь нэг цэгээс нөгөө цэг төвлөрч байв. Интернет нь тэр бомоор тоологдох компьютеруудыг холбосон төвлөрсөн бус дэлхийн сүлжээг бий болгож мэдээллийг цэгүүдийн хооронд агшин зурж чөлөөтэй хуваалцах боломжийг олгосон. Интернет бол орчин үеийн нийгмийн бүх талыг буюу худалдаа, хэвлэл мэдээлэл, улс төр, боловсрол, нийгмийн харилцааг үндсээр нь өөрчилсөн. Дүгнэлт эдгээр 10 нээлтэн тус тусдаа үйл явдал гэхээсээ илүү нэг нь нөгөө дээрээ тулгуурлан бүтээгдсэн хүн төрөлхтний дэвшлийн агуу гинжин хэлхээний холбоосууд юм. Гал нь суурин газар тариалан боломжтой болгож үүнийг удирдахын тулд бичиг үсэг шаардагдаж дараа нь хэвлэх машинаар тархаж уурын хөдөлгүүр болон цахилгаанаар ажиллаж мэдлэг нь одоо транзисторын тусламжтайгаар бүтээгдсэн компьютер дээр хадгалагдаж дэлхийд даяар интернетээр дамжуулан дүгэж байна. Эдгээр нээлтүүдээс аль нь хамгийн чухал гэж та бодож байна вэ? Аль эсвэл өөр ямар чухал нээлтийг та нэрлэх вэ? Сэтгэл хэсэгт бодлоо хуваалцаарай.